Би одоогоос 29 жилийн өмнө туурвсан нэг бүтээлийнхэн тухай ярих гэж байна. Энэ үл яг надтай бол яхаар 3 бүтээл гэж би боддог. Энэ бол одоо миний богино хэмжээний хоршоо дэрэм гэдэг найраг л да. Нэг сумын төвдөд гэгэл энгийн хүний тухай. Гурил үрж явдаг. Хөлөөт очиод кино хайр сэрэг кино эргүүлж явдаг. Шуудан дээр очиод шуудан зөөж явдаг гэдэг ийм л нэг гэгэл энгийн хүний тухай найраг. Энэний сэтэл нь юунаас болсон бэ гэвэл би энэ найрага хамгийн анх түрүүн бол би аавдаа зориулж аавдаа сайхан найраг бичих юмсан гэж бодсон. 87 онд миний аав ертөнцийн мөнх өсүүлжээ аавдаа зориулж сайхан шүлэг бичих юмсан даа гэж бодож энэ шүлгийг анх тэрэлж байсан. Миний аав өөрөө манаач байсан. Дорногойхон мэдэн Дорногой аймгийн Тээврийн төвшөө Дорногой аймгийн анагаахын дунд сургууль дэжүүр манаач хийж байсан ийм л хүн. Тэгээ би нэг манаачийн тухай нэг сайхан шүлэг бичих юмсан даа аавдаа зориулж гэж бодож байгаад тэгээ сүүлдээ энэ шүлгээ цааш нь жаахан бодоод ирэнгүүт миний үзэж харсан багнаас миний өсөж туулсан хөдөө орон нутаг тэр бүхэн бодогдсон юм. Тэгээ та бүхэн сандаг бол ер нь Монголын нэг тийм хэвшмэл түгээмэл юм уу нэг ийм зүйл байдаг л да. Аливаа газар оронд сумын төв чиглэхгүй, хотод чиглэхгүй, суурин газар ч юм уу нэг тийм хувь зээгийн хүмүүс хэрхэн сайн ойлгохгүй мөртлөөгөө хүний төлөө яваад байдаг. Энд тэнд очиод юм үүрэл байдаг, гурил үүрэл байдаг, юм зөөгөөд явдаг, шогсож явдаг. Чухамгүй сэтгэл дотроо ямар их баяр баясгалан, ямар их үнэмшлийг авч яваа төдийлөн мэдгддэг юм хүмүүс байдаг л да. Тэдний төлөөлөл болгож жаахан тийм уран сайхны дүр болгоё гэж би энийг хоршоо дэрэм гэж нэрлэсэн. Хоршоо дэрэм гэдэг тиймэрхүү хүмүүс байсан. Манай нутагт байсан. Яг дэрэм гэдэг нэрээрээ биччихсэн. Манай Алтан ширээ сумдын хүн байдаг л байсан. Гурил уриал явдаг. Энд тэнд очиод явдаг. Хүмүүсээ хөлөөт кино гарч байныг дуудаал явдаг. Ийм хүмүүс байсан. Дорногой аймгийн төв дээр намайг жоохон байхад тойны гэж кино механикч байдаг байлаа. Кино гарч байныг хүүхдүүд тоньгоо киногаа гаргаарай гэдэг одоо бидний зүрх сэтгэл бол тэр тойны гэдэг бол гайхамшигтай мундаг гавьяатай хүн байсан. Энэ бүхнийг бодож би хоршоо дэрэм гэдэг энэ найраглаа бичсэн. Аавыгаа санахтаа аав шиг нутгийнхаа буурлуудыг бодохдоо ерөөс Монголд нэг юм тийм хэнэггүйхэн хүн анзаардаггүй мөртлөөгөө тийм гайхамшигтай хүмүүс байдаг гэж боддог. Би зүгээр яагаад ч юм хүнийг туйлс гэж боддог хүн л дээ. Хүний туйлс гэж ярьдаг. Хүн бүхэн өөрөө ямар нэгэн туйлс байгаа. Тэгвэл хоршоо дэрэм гэдэг тэр гурил үрдэг хүн маань өөрөө бас нэгэн таагчгүй туйлсэл байж таарна. Цавдрагынхаа хөмөр хямрын явсан. Цавг угсан халуундаан бол салхин явсан. Өргөмөл ганцхан охиндаан бол ижийн явсан. Өрөө л хоохгүй тавиландаан бол эжин явсан. Ийм л нэг хүмүүн л дээ. Тэгээ би энэ хүнийг дуулъя. Ийм мянган Монголын сайхан гэгэрэнгийн хүмүүсийн тухай дуулал болгоё гэж бодож зорж бичээд одоо өнөөдөр 30 дахь жил жихөө болж байна. Олон хүн бас энэ шүлгийн манаас мэддэг, сандаг. Энэгээр хүмүүс дуу хий гэж надад санал тавьж ирсэн юм би. Дөөрөвжин Эрдмийн театрын найрал дуучид энэгээр бас бүхэл хэмжээний найрал дууны бүтээл тойрвсон. Энийг бас би дунднаас өөрөө шүлгээ уншаад нэг хүргэж байсан байгаа юм. Тэгээ саяхнаас үзэгч та бүхэндээ нэг юм хэлэхэд 25 дахь телевизийн уран бүтээлч надад санал тавиад та энэ хоршоо дэрэм гэдэг найраглаа жаахан задлж харахгүй юу? Эний шин дэлгэцийн тойрвол болвол яах юм бэ? Ямар шиг буухлаа танд яаж бууж гэнэ үү? Танаас өөр шин сандын сонсох гэсэлтэй. Би эхлээд их баярлсан. Тэгээд 25 дахь телевизийн уран бүтээлчтэй хамтраад хоршоо дэрэм гэдэг богино хэмжээний туурийг та бүхэндээ хүргэх гэж л зорж эхэллээ дээ бид нар. Хоршоо дэрэм гэдэг энэ миний найраг их гайхамшигтай бүтээл болцоход тэрийг кино тойр болгож байгаа ч юм биш байх. Энэ найрагтаас гол нь биш байх. Магадгүй зүгээр энэ найраглж миний хүндэх гэж оролдож ядсан. Тэр найрагаас тэр гэрэлтэж байгаа нэг юм би. Энэ бол хүний сайхан сэтгэл. Байгаллаг сайхан сэтгэл. Бүр оршихуйн сайхан сэтгэл. Бүр төрмөл чанар шиг сайхан сэтгэл. Энэ өндөр багсал та. Тийм сайхан сэтгэл инээдтэй юм шиг санагддаг өдөр. Улам бүр ойртой байгаа юм шиг гэж эмзэгэлдэг. Юм бүхнийг өөрийнхөө сэтгэлээс хайрлаж явдаг. Юм бүхнийг өөрөө сэтгэлээсээ өмөрч явдаг. Жохоо юмыг тэрэндээ баярлж явдаг. Тэрнийг хувьцаа, тэрнийг аз жаргал, тэрний төлөө явж байгаагаа баяр бахархал гэж хөөрч байдаг. Ийм хүмүүс энэ орны чинь авч явсан юм. Ийм хүмүүс чинь хүмүүсийн туйлс гэдэг имийг зохиож бий болгосон юм.
Ховдгийн гай хөлөөт үзээд хүүхдүүдтэйгээ инээж тас өгөрч байдаг тэр хөдөөний хийгээ өгд чинь Монголыг авч явсан юм. Согдтайжийн морин төөргөнийг сэтгэлдээ сонсож сумын хөлөөгийн гадаас омог бардам явдаг эх орон гэж бодож явдаг тэр хүмүүс чинь Монголын үнэмшил юм. Тэр ажил гэдэг нь гурил үүрч явахан бомон хүнийг тэжээж яваа хүмүүс тус хүргэж яваа аман хишгтэй ажлыг хийж явна гэж баярлж сэрвэн сайрсан ч гэсэн сэтгэл нь улам гэлдэж байдаг. Тийм хүмүүс энэ оронд олон байх ёстой. Тийм хүмүүсийг улам багтан дуулах, тийм хүмүүсээр амьдрал улам баян болж, амьдралын хөгдийг нь улам сайхан болдог л гэж боддог учраас сайхан сэтгэлийн тухай л өгүүлэх гэсэн юм. Гэхдээ сайхан сэтгэл бол их жаахан юм дээр үдирдэг. Сайхан сэтгэлийг жаахан юмар гомдоодог. Үг гэдэг ямар хэцүү байдаг вэ? Хүний сэтгэлийн тэр сайхан илэрхийллийн жаахан юм гомдоовол юунд хүрэх үү гэдгийг бид нар үргэлж бодож авах хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй хүмүүс ганцхан хүнд л иргэн. Энэ дайн биш боловч зүрхэнд бол дайн болж хувирдаг. Энэ гуниг биш боловч зүрхэнд бол мөнхийн гуниг болж хордог. Тийм л эгэл энгийн мөртлөө таагчгүй зүйлийг зүрхэндээ авч явдаг. Зүгээр л гурил үрж яваа. Дэрэм гэдэг хүний тухай өгүүлэхийг зарсан юм да. Ингээд сайхан хүний тухай бодож өөрийнхөө таньдаг сайхан сэтгэлтэй Монголын сайхан хүмүүсийн тухай бодож энэ тойруулан манд тавхан сэтгэлдээ анхаарч үлгийдэн аваарай. Бүгдээрээ одоо ч цайшдаж мөнхөдөж эгэл энгийн хүний тухай дуулцгаая. Хүний туйлс. Хүн бол өөрөө туйлс. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн гүр базрын бүтээл. Хоршоо дэрэм найргаас сэдвлэв. Шар хамх шиг толгод зэгэлсэн год байдаг юм. Шамд бараадсан торгоны хэ шиг сум байдаг юм. Шаглаалхан хэнэмцэг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм. Шагайн тойром шиг хашаандан намхан дэрэм гурил үрдэг юм. Хоршоо дэрэм. Цогт тайжин олон зэрэг эх орноосон анхижран харийн газар мордохдоо төрсөн нутаг хатан туулын хаан тунгалаг уснаас сүүлчийн удаа амсаж байна. Цогт тайж. Энэ киног үзэх хүрээд надад миний багнаас өсөж төрсөн жижигхэн сум. Манай сумын хоршоо холбоо хөлөө гурвын дунд бүртгэн шогссон. Намхан дэрэм гай өөрийн ирэхгүй санагддаг. Хоршоо дэрэм. Яашгүй санаашаасуу. За. Өнөөрөө хөлөвт цогтойч кино гарна шүү. За чи айлуудаар дуулах. За. Яасан тэгэхэд? Хөөх, ямар кино байдаг юм бэ? Цогтойч юу? Чи биш. Их гоё кино гэдэг заяа.
зэрэгэлдээ сумын төсөөр байсаар байгаад дөнгөж өнөөдөр өглөө манай сум дээр л шүү дээ. Яа, гоё кино да. Сайхан кино. Чи ерөөсөө юу голын айлуудааргүй. За, дуулах. Би дэнжээ айлуудааргүй. Тэгв үү? За, явцгаая. Хөөе дэрмэ. Чи будаага оруулаач. Отохоо. Ха. Хөгшин залуу хоёр мөн таарчтэй. Нарийн Монголоор дулс сэлисний материал техникийн баазыг байгуул тус Төвийн бэлтгэлийг хангах үе шатндан орчин хэмээн ярих боллоо. Ой, тамхи. Хой! Ой! Ой! Энэ гурав ярихгүй гэж бодсон чинь хүрээд ирэхгүй шүү дээ. Ой, дэрэм. Чанууга урдан гаргал та. Огтайж маань яваа. Хай! За одоо гарлаа. Чанууга хэлээ та. Орцгоо тоо. Одоохоо. За, кино эхэллээ шүү. Орцгоогоор. Аа, тэгмээртэй чи. Заараа. Энийг дахиад. Гайч. Ортой яваарай. Ханэ. Кино эхэллээ шүү. Цогтойж эхэллээ шүү. Тэрбээ би үзэл та. Оройн үзэл түүхт оруулахгүй. Гүйж штэ. Сайн найз үсттэй. Чи вэ штэ. Энэ хаалганы ард нуугдчих. Тэгээд дараа нь боо. За таньнэ кино эхэллээ шүү. Ороорой. Энэ зураг хатхын шугаатар их оронч тогт тайжин гарьяа дэвтгэлийг үзүүлээ. Наш. За одоо энэгээр хар. Хамаагүй өндөлцөх юм бол сумын дараа хараад хөөчгөн шүү. 하은이고 사야하리쇼? Ой, явахгүй. Хаасаа. Авин. Наадах чинь киночтэй. Тэгээд толгойн дэвччихлээ. Энэ чинь киночтэй. Одоо орой уулчлаа. Ээж авчин чамаа загнана да. Тэгнэхгүй. Загнахгүй юу? Тий. Би чамаа хөрөж өгнө. Хошууш тэрмэ. Ха тэр бадрагуудыгаа уулзахгүй юм. Дээр үзрүү? Тий. Уулзахгүй хөө. За. Би чамаа хөрөж өгье. Ха дэлгүүрлөгөө маргааш хизээ явах юм. Наргахаар маргааш хоёулаа хамт очих уу? Тэгье. За яа. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна.
Миний охин босоорой. Өглөө болчихлоо. Нойр үрээд штий. За босоо миний охин. Өглөө болчихлоо шүү дээ. Яата. Хоршоонт чихэр ирсэн байгаа да. Аавд нь ч гэсэн чихэр ажил байна. Харин өглөө өгдөг юм билүү? Орой өгдөг юм билүү? Одоо авъя. За маа. Алё, аав нь үсийн цаг. Өчигдөр оройны сүлжсэн аавынхын сүлжээс хэвээр байх шивтэй. Шазгаа юун дээр суудаг үлээ? Арган дээр. Арган дээр суудаг. За минь хөө. Цаагаа. За манай дэрэм. Ямар айзантай байна да? Сонноос өчигдөр суман дээр цогтойж ирээд байгаа. Тэр чин кино шишүү да. Жинхэнэ тайж удмын. Лосолч юм байна. Чи сонссноо? Ховоотын хөөхлөсөл, хөрөндийн цэйн хэрэл осол, ардын дууны хандрмаа тагирлээд ар өвчүүнгийн гадаас хойсон лосолч нэрчгээд байна шүү дээ. Чи бүр яг их сайхан сонсголонтой юм ярьдаг хүн шүү. За яг өгжилцээ. Ой тэр яг хой. За энэ худаглаа идэх гэсэн чинь хүн хүч дутаад байна. Чи өгшөнтэйгээ хашаатын тусна байгаа. За манай тэрэмчи үг нь хизээний тусархуу хүн дээ. Болохгүй хаа. Нөгөө хоршоон дээр гурил бодоо оруулна гаргана гэл бөөн ажил болно доо. Үе би сая ганц юм авах гээд танаа хоршоор л таг хаалттай байна. Сэрээтрийн шар цогцол аашаараа дэлгүүрээ нээж хаах юм. Хөөе. Гүч арай эрхлүүлээд идэх юм биш үстэй. Хочч. Хүүхэд байхаж. За хоёул явъя тэр шамдруу урдл. Амтэн хүн амныг усгүй хэцүүдлээ гэм. Амны усгүй. Тэр чин хэцүү шүү. Тэгээ өрөвдөөд байгаа юм бол аюу хурдл явъя. Цаагаа ууж. Аа нодох. За яа. За яаж вэ нөө? Сайхан тунгалах шиж байна. За зэрэг. Шү. Хүн байтугай мал уухаар болсон байна. Тэгнэ. Hello хаа. Опа. Чээч цэцэг тэраны дээсэнд харуул зогсож байсан. Цэвэл долгор гэдэг хүүхэнтэй өнжиж хонж явсан гэсэн үү аа? Аа? Цэгт явсан. Хүн дээрээ чи. Хөш. Ингээд танаа авгаа чинь цэргийн дарга дагаа явцсан юм уу? Чи хөөгөө явуулсан юм уу? Аа? Чич яач чи мэдгэрдээ аа? За эсэгэвтэ. Одоо миний өгш. Авгаа.
Адууны баригадынхан тараа юу? Би чамайг ирж байгааг хараад цаа халаагаад хүрээд ирлээ. Ядраа байлгүй дээ. Цаа уугаач. Тэгсэн явчихсан. Тэнийг би эртхэн шиг чамд хэлж ядгүй. Чамайг эзгүй хаагуур сумын сургуулийг засч байгаа цэргийн ангийн дарга байн ирээл байдаг байсан. Гүр ер нь чийл мэддэггүй байсан болохоос манай сумынхан ч бүгдээрээ л жиг хийдэг байсан шүү. Цэргийн дарга дагаж явж байгааг хүн харсан байна лээ. Би ч гэсэн харсан. Гүр нь эмэгтэй хүн нэг буруутахаараа эр хүнээс дор байдгийм шүү дээ. Өндөр дээрээс халтарна гэдэг чинь өсгий муугийн харгаада өртөлж байгаад алтана гэдэг чинь өрөө муугийн харгаада. Хөөе дэрмэ чи хүн ам. Ябархмын яна. Чи юу болох нь вэ? Дэрмэ. Яг л тэр ирчээрээ дэрэн сумын төвийг орхиж ёстой шагаан сум шиг үсрэгсэн л дээ. Тойгийн хэдэн авгаашууд янзаар л ярьсан байлгүй дээ. Харин нэг сарын дараа холын нэг сумнаас өнчин охин үрчилж авчирсан гэж ярьдаг байсан. Дэрмэ чи наашраачаа бушуудаж хаагур яваад байгаа юм бэ? Насууд сумынхан амны усгүй болчлоо гэд хутаг дайдаад өгөөч гэхээр би очиж тусалсан юм баггүй. Тэр устай байна уу, усгүй байна уу? Чамд ямар хамаатай юм бэ? Хүн амны ус чамайг зарж яахгүй юу та? Хүн амны усгүй болчиход байх чинь би очиж удгийн лайдаггүй яах юм бэ? Башууд нийгмийн өмчсөд бодлоо Яаслах гэж л байж тээ. чи та хаалгаа ажиллаж юм бэ? Хашааных Үгүй тэгээд би яаж ажиллах юм бэ? зөөгөөд Дандаа үлчээдэг.
Чичээ энэ өглөө ихт юу хийж байгаа вэ? Хэрэггүй. Би дөнгөчихнө. Манай хошоо энэ зэрэгэлдэх 3 сумыг бодвол том хашаатай юм аа та. Би өргөн сумын гурилыг ялгаа дуусчлаа. Одоо нэг л сум үлдсэн. Юу гах вэ? Нэг бас хатан дууссан. Ямар санта охно шин ганцаараа айх байх гэж удаа дагуулад ирж байгаа хэрэг. Миний воинаар энэ хоршооны манаач л бүтэн нойртой болох шивтэй. Аа? Та ядадгүй. Худлаа ираад та ингэж ахаар адаа ч юм болооч гой штэ. Бас морь уян. Адуу юу? Ойлдоо. Гурри! Ойлдоо. Тэ хоршоо гоё шүү дээ. Тэрмээ? Ардын илч дахиад ирэх үү? Ой тийм ээ? Байна уу? Тэрмээ? Дотоо 8 насны бүстэй хөгтэй дагуулсан хүүхэн байна уу? Байна уу? Сонсогдохгүй байна. 7-8 мянган зэрэг бүслээд ий. Биш ээ, тэнгээ. Тэгээд сонсогдохгүй байна. Ариунаа гинэ. Биш ээ, тэнгээ. Байна уу? Сайхан эмэгтэй авалганыг бариад байх хэрэггүй. Биш ээ. За. Өнөөдөр чинь шууд ирдэг өдөр байхаа. Тийм. За. Та эрэнд байж. За. Хашаа хаалгасаа харж байгаарай. Ах нь бодох. Надад цагаа байна уу? Байна уу амга сайн байна уу? Цагаа байхгүй наагүй аим хадвахгүй байна өнөөдөр. Байна уу амга? Байна уу сайн уу? Байна уу амга? Байна уу амга? За захиргааны шууд ирээ юу? Ирээгүй нөө. Байна уу амга? Захиргааны шууд ирэх нь байтга аим бүр таалагддгүй. Байна уу амга? Нөгөө нэрэнд эндүүгээ охин төрөх гээд эмдэг дуудагсан дуудагсан чи аим холбогддгүй. Байна уу? Чагсан уу? Байна уу? Гү нэрэндээ дүүх чаана үлээ. Би сайн мэдэхгүй байна, та мэдэхгүй хаа. За би юу юм бэ? Байна уу? Тэрмээ. Өнөөдөр зөвөл дээр басчаа. Ачигч өөрөө үрдгүүгээд ороод ирлээ. Хай, харшаа. Хай, дэрм. Наашир. Хай дэрм. Наашир. Уулзаа байна наашир. Ахши. Би яарч явнаа. Өнөөдөр хоёулаа хэдэн шуудаа онгоцоо өгөх ёо. Би завгүй. Нэрэндээ би охин төрөх гээд би бүр завгүй явчих. Нэрэндээ дүү охин төрөх чаммууд юу ямар амаанааш. Бас үнэрхэг санаатай. Алга дэш харуулах нь холгүй байх шүү дээ. Энэ их зайтай нохоо. Юу? Шууд оглоо шингэн газар шиншиж гүгээд иймэрхүү юмнууд тагнууч байдаг гэдэг шүү. Ёолтава таны шүлцээс өгдөөдөө штэ. Миний охин чанга сүлжвэл
урт сайхан гизэгтэй болдог байхгүй юу? За. Худлаа яриад л та гизэггүй юм байж яаж мэдж байгаа юм? Миний ээж ямар гизэгтэй юм бол би хурдхан шиг харах юмсан. Миний охин ээжээсээ ч урт сайхан гизэгтэй болно. За юу. Дэривацэр хашийн цагаан шүдэн тас суухад орчлон хорвоо гээгүүлж байсан шар наран далбилцсаар талд орлоо. Сүмэлсэн л шивгэнсэн галынхан дэргэд дэрэмгүй охинтойгоо бүртгэнхийн одоо бодоход өргөмөл ганцхан охинтой бол ижийн болсон дэрэм. Өрөөл харахгүй тавьдан дан бол эцэн явсан дэрэм байж дээ гэж одоо хэр бодогддог юм. Миний үнэн шударгуу өөртөө нөхөд минь миний хүү та нарын өсөн авна гэдэгт түмэн зөв Кино дуусаагүй л байна шүү. Цогтхон тайч энэ цэргүүд хатан туулын хан уснаас сүүлчийн удаа амслаа. Дэрмэ. Чичи хаанагаад байна. Гэхдээ би энд л сууж байлаа. Баяртай мэдээ ирээд байна. Ямар Аймгийн наадмаар манай сумаас 3 гэр үйлчилгээ ажиллуулах юм байна. тэгж сонссон. Тэрүүний нэг гэрийг би чамаар ажиллуулна гэд дарагт хэлээд зөвшөөрүүлчихье. Ойлгоо. Натар Тийм ээ. би хэрвээ тэгвэл би сайн ажиллана л да. Цоглон ярва. Юу тэр гэрийнхэн хаалган дээр дэрмийн хоршоо гэж томор бичүүлчихвэл яах вэ? Арай дэмтэх баха. Арай дэмтэн. Тэр аймгийн наадамд охиноо дагуулад явж болох болов уу? Болно шүү дээ. Наавад явчих. Болох уу? Тий. Тэгвэл биш үү? Би охиндоо нэг шин дээл оюулмаар байна. Та нэг сайхан дээл оёод өгөөч. Тэгээ чи таарсан дийлэн аваад би өөрөө эсгээд. Өөрөө оёод өгч. Энэ үчиг сайхан юм гэж хаалгах үү те. За би явлаа. Би дээлийг аваад ирье. Паш! Чи нөө сахар оруулахгүй яатсан юм бэ? Хөөрөө хүн шүү дээ. Чаас.
Алтан тайдэмэ арх уу? Үгүй ээ. Чиний амнаас би юун? Чи намайг ойлгож байна уу? Чи угаад би юун? Үгүй. Тэгвэл уухгүй. Миний охин. Миний охин. Охин хоёрыг нар гарлааж үдэ. Аав нь охинтой аймгийн наадамд очихоор болсон. За миний охин авдраа өнгөч. Дээлээ гаргаад ирэх. Аав нь цогцлогчээр нэг сайхан дээл хэлбэлээ. За нэрнтэй миний хөө. Би чамаас нэг юм гоё. Чи багшаараа хоршоо дэрмийн худалдаа гэд томор бичүүлж өгч чадав. Чадна. Их сайн байна. Ийм учиртай юм аа. Манай сумын хоршоо аймгийн наадамд 3 гэр худалдаа гаргахаар болсон юм аа. Надаар нэгийг ажилуулж л таараа. Сайн хайга худалдаа хийгээд байж байгааг чи харж чадахгүй л дээ. Наадамд очихгүй юм чинь. Үгүй. Аав аймгийн наадамд морь ойно гэсэн. Тэгвэл чи бид хоёр чинь наадамд уулзах нь байна шүү дээ. Би байж ямааны шүүс зараад цогсч иж мэднэ. Хайшаас тань сайхан юм болгон дээ. Тэрмээ би тэгвэл багшаас асуучаад ирэх үү? За тэг. Чи томор бичүүлэхээ мартваа. За юу. Би багшаас асуучаад танаа дэлгүүр төвч очих уу? Тэгэл дээ. Тэг. За би явлаа. Хой. Чи хоршоо дэрмийн худалдаа гэж томоор бичүүлэхээ мартваа. Хоршоо дэрмийн худалдаа гэж томоор бичүүлэхээ мартваа. Ава энэ мөн үү? Оо, алив нөхөө. Алам би өмсгий. Энэ шүү дээ. За жаахан томоор хийх юм байш миний охиж. Өсчтэй. Хэмэр сэргсэн газар. Бүшээ солигдөг. Би ч гэсэн. Надаар нэгийг ажилуулж л таараа. Сайн. Дарга 3 дахь гэрээний дэрмийг аваад явчиход. Юу гэсүггүй цогцлого байна. Аймгийн наадам чинь сумын нэр хүнд үзэл суртал хамгийн чухал шүү дээ. Үгүй ч тийм байтал тийм хачийн зогсоочход та бид хоёр амьдны нүр яаж харах юм бэ? Тийм биз дээ. Ёстой болохгүй. Сумынхаа нэр хүнд өнгөж авахаг шившиг болгоё гээгүй юм бол дэрмийг авч яасан ч болохгүй шүү дээ. Тийм ч цогцлого. Та ойлгож байгаа үстэй цогцлого. За би дахиад хэлье. Энэ дэрмийг тийш нь авч явж сумаа шившигт гутгаад яах вэ? Аймгийн наадам бол хоршооны хашаа биш шүү дээ. Тийм сайхан газар дэрэм илүүднэ. Энэ дэрмийг тийш нь авч явж сумаа шившигт гутгаад яах вэ? Сумынхаа нэр хүнд өнгөж авахаар шившиг болгоё гээгүй бол дэрмийг авч явж яасан ч болохгүй шүү дээ.
сайхан газар дэрэм илүү Дэрмха! Хургийн мах шаардлагагүй. Дэрмха! Дэрмха! Таны хүн зодоогүй үстэй. Яагаад тэр чинь говь байдана? Дэрмха! Яг тэр өдрөөс хойш Дэрэмгүй хоршоон дээрээ огт ирээгүй. Би олон чудаа очиж хүлээсэн. Цоочтой хаалга. Навсгархан хашаанууд хүртэл харинэ. Дэрэм алга гэж надад хэлэх шиг санагдаж билээ. Тэгтэл би хүний хүн байдгаа цаг хугацаа орон зай хүртэл санагалзсан дурс тийм байна даа гэдгийг ухаарсан байх л та. Дэрэм хаан зүтгэж байсны 30 жилийн өмнөөс дээлэн солиогоо өгөн жаахан гэртээ халуунтай байсан. Хоршоо, холбоо, хөлөө гурвыг хорвоо хэмээн туудсан гутлан зуухныхан дэргэд төрийгэн даахгүй цулгаараа санаа алдах шиг гонигтай байж үлээ. Ирмэ. Аяг цауда. Яра шүл хийж гинэ. Хош тэрэ. Энэ болж гинэ үү? Сайхан болж. Эмч таны эдгэн хийжилээ. Бацра. Нормал. Ханван. Нормал тийм тоглож байгаа. Бацра. Минийхөө гарч норматах тоглоо. За. Дэрмэ босолдоо. Дэрмэ хоёлаа оршоо авъя. Хоёлаа наадав явъя. Чи наадав явна гэсэн үстэй. Дэрмэ. Дэрмэ босолдоо. Дэрэмгүй. Миний сэтгэлд ингэж л өндийсэн болохоос биш. Намхан Дэрэм хоршооныхан хашаанд бол хизээч очоогүй юм шүү.
Өмнө шуудаа горил үрсэн чи ад заяа минь гэж бодсон хоршооны дэрэм бууж үдлэх цоохор зам хүлэнг алтан ширээ минь залбирсан хорвоогийн дэрэмэ шархан шиг толгод зэглсэн гол байдаг юм. Шамд бараадсан торгоны шиг сум байдаг юм. Шаглаахан хэнүүцэг шиг жижигхэн байшин хоршоо байдаг юм. Шагайн торим шиг шандаа намхан дэрэм горил үрдэг юм.